ирээдүйн 20 гэж айгүй урт хэлжээж магадгүй. Яг энэ хэвээрээ байх юм бол 10 жилээс цааш юу ч байхгүй болно. Бид нар одоо 10 жилийн өмнө театрт орж исэн тийм ээ. Тэр үед бол бид нар ингээд цалингаа аваад ингээд өдийг хүртэл хүргээд яах вэ? Өлсөд байгаа мөртлөө амьдраад байна. Бидний дараагийн үе чадахгүй байгаа учраас гараад байна шүү дээ. Одоо театрт үнэхээр бидний дараа гарч ирэх яг үндэ уран бүтээлчд байхгүй болчиход байна. Магадгүй Уянгагийн театрт шин залуучууд гарч байгаа ч гэсэн эдгээр нэг 5 жил ажиллаад яг энэ урлагийн бодлого энэ бид бүгдийн цалин бүлэг ийм байх юм бол чадахгүй нэрэ. Яг гэвэл инфляц улам өсөд энэ бидний цалин энэ хэвээрээ бидний харж үзээ ингээд байна. Бид нар өөрсдийнхөө төлөө биш Монголын урлагийн төлөө Монголын ирээдүг авч явах зөвхөн урлагийн төлөө биш ирээдүг авч явах боловсон хүчнүүдийн төлөө зүтгэж байгаа. Яг бидний мэрэгжил дээр үнэлэмж үнэхээр худлаа байгаа. Ганц зэгтэй адилхан тоглож чадахгүй жүжигчин адилхан мөнгө авж байгаа. Амгланбаатартайгаа адилхан гол дүр хийгээгүй хүн бас адилхан цалин аваад явж байгаа. Энэ бүх үнэлэмжийг яг зөв болгохын тулд үнэхээр бидний хилээд байгаа соёлын яам хэрэгтэй. Би бодохдоо өөрсдийнх нь төлөө биш Монгол улсын хөгжлийн төлөө энд хуран цуглаж байна гэж бодож байна. Баярлалаа. Нэгэнт үнэлэмж гэж ярьчлаа л да. Үнэлэмж бол шагнал урамшууллаас салшгүй холбоотой гэж бодож байна. Дээр үед бол одоо бидний одоо дээдлийн үед маань болохоор үнэхээр төр засгаас тэрийг яг тодорхой бодлоготой ингээд дэмжиж яг ингээд хин шагнах уу хин тэрийг авах хэрэгтэй гэдэг тийм тодорхой бас шалгуур байсан юм шиг байна. Өнөөдөр яг тэр нь алдагдсан. Яаж ингэ тэгэхээр чинь бидний чинь за яг ингэ театраас ч юм одоо солист одоо манай театрын хувьд бол одоо ингэ солист ангаас ингээл төвшүүлэл явуулчих. Тэрнээс цааш ямар ч эзэн байхгүй. За чи өөрөө хөөцөл дээр таньдаг тал одоо юм таньдаг мэддэг хин байдгийг ингээл өөрснөө аваач хайчдаг. За тэгэл нөө яг нөө дээс томдгийн үлгэрээр аваачаал тэрнээс юм гуугаал энээс юм гуугаал тэрч даргын юу хараал. За тэгж чадсан нь магадгүй авч явах шиг байна. Түүнээс биш яг нөө төр засгаас одоо тэрийг тодорхой яг бодлогын чанартай одоо чанар гэдэг юм дээр нь анхаарад цензур тавиад тий ингээд яг ямар одоо жишээлбэл одоо манай драмын театр ч юм уу дуурийн театрт одоо сонгодог тэдэн жүжигч тоглосон хүн одоо ямар байдгийг соёлын тэргүүний гавьяат ардын ч гэдэг юм уу тий одоо ардын дүүжийн чуулга гэхэлэр чи одоо уртын одоо ямар хамгийн хүнд төрлүүд байдгийг одоо тэр язгуур урлагийн ямар хүнд төрлүүд байдгийг тэрэн дээр ямар бүтээл хийсэн гэдгийг бүр яг цензур гаргаад тийм бүтээл хийсэн хүмүүс одоо жишээлбэл энээс дээш бүтээсэн хүмүүс гавьяатын авьяа тэрнээс дээш бол артын авьяач гэдэг юм уу тийм эргээд ямар ч одоо өөр хүмүүс шүүмжилсэн нөхцөлд нүүр бардам үүдээс нь хараа зогсож явах хэмжээний байлгамаар байна. Би бодохдоо за манай чөлөөт орон бүтээлчид одоо бүгдээрээ хэлсэн өөрсдийнхөө яг бор зүрхээр өдий болтол сургуулаа төгсөөд өөрсдийнхөө бүх юмыг зохицол аваад амьдарч бүтээж яваалсууд бид бүгд үүлээ үзэж нэг тоглолт тавьдаг, үүлээ үзэж нэг цомог гаргадаг, CD гаргадаг. Бид бүгдээрэнд нэг асуудал тулгардаг. Энийг нэг ажил болгоод hi-fi одоо нэгэн борлуулдаг газруудад аваад өгөхөөр төд бодлого л одоо нэг хоногийн дараа зах дээр хувилагдцсан явчихдаг. Бид нар одоо hi-fi-д 20,000-аар үнэлсэн CD хар зах дээр 1000 төгрөгөөр үнэлэгдчихдэг. Ингээд ирэхээр бид бүгдийн хийсэн нөгөө олон сар хөдөлмөрөөр зарцуулсан мөнгө зарцуулсан хөлс шингэсэн тэр олон ганцхан бид нар тэрийг бидний ард ус өчнөө улсууд ажиллаж байдаг. Тэр улсуудын үнэлэмж маш бага болдог. Яг л сая нөгөө ярьдаг үнэлэмж. Бор зүрхээр өлцөдөж байгаа. Тэрнээс хаяад гараад бизнес ч юм уу эсвэл чөлөөт уран бүтээлч болоод өөрийнх нь PR-ыг шидээд театраас сал гараад штэ. Тэгээд өөр нэг кинод ч юм уу юм ч юм ингээд гүгээд явах болох болно. Гэвч театраас гараа явуул хин жүжиглэх юм бэ? Театраас эхнээсээ гараа явж байгаа. Яг үннийг хэлэхэд амьдрал болохгүй байна. Уучлаарай гэж хэлээд гараа явсан тохиолдол зөндөө байгаа. Саяхан хүртэл гарсан. Ийм эмгэлтэй байдал үүсэж шүү. Тэгэхээр улсын гэсэн тодтолтой энэ театр, чуулга, дөр одоо юу гэдэг цирк ч гэдэг юм уу эдрийг улс өөрөө халамжнаа авч харж үзэхгүй бол мөхлийн эрмэгтэр хүрсэн байгаа гэдгийг хэлмээр байна. Театраас цалин хөлөөс нийгмийн хангамжийн асуудлаас болоод театраас гарч байгаа уран бүтээлчд байгаа. Энэ бол бодит байдал, бодит үнэ ингээд түрүүн бас энэ нэвтрүүлгийг бэлтгэж энэ нэвтрүүлэгт ярилцах уран бүтээлчдийнхаа санаа бодол ер нь манай урлагийнхны, соёлынхны донд ямар асуудлууд ер нь тулгамддаг юм болоо гаднаас нь ажиглахад ер нь ямар хөө байдгийм бэ гэд хоёрч хөгжим судлаач, урлаг судлаач хүнтэй уулзсан. Тэгэхэд хөгжим шинжилгээ коллеж соёл урлагийн сургуулийг төгсөж байгаа мэргэжлийн уран бүтээлч болоод гарч байгаа тэр уран бүтээлчдийн өмнө тэр залуучуудын өмнө мэргэжлээ солих хүмүүс байна уу? Эсвэл энэ чиглэлээр ажиллах уу гэдэг хоёр асуултанд мэргэжлээ солино гэдэг дээр гараа өргөж байгаа маш олон
шинэ залуу төгсөгч залуу уран бүтээлчд байна гэж ярьж ирсэн. Тэгэхээр залуучуудын маань төлөөлөлж би өнөөдөр бас мориорын чуулгын уран бүтээлч Аштыг урьсан байгаа. Аштын үзэл бодлыг сонсъё. Монголын язгуур урлагийг одоо монголчууд авч үзэхдээ бол одоо үндсэндээ морин хуур хөөмийн уртын дуу гэсний тийм ээ бие биелгээ уран нууралт гэсэн ийм төрлүүдээр л ерөнхийдөө авч үзээд байгаа. Үүний цаана одоо Монголын язгуур урлагийн бол гайхамшиг төрлүүд маш олон байдаг. Энэ бол одоо бүр дурсагдах, судлагдах нь битэл түгээн дэлгэрүүлэх нэтэл бүр яригдхаач байсан юм зүйлүүд байдаг юм аа. Жишээ нь одоо туйлэгт чинь баатарлах туйл, уянгийн туйл, баримт туйл гэл маш олон төрлүүд багт. Энээс бол одоо нэгч төрөл нь үндсэндээ яригдахчгүй, судлагдахчгүй орхигдсон юм зүйл. Эсгрээ ихт чинь одоо тэ тагнаа эсгрээ, шүдний эсгрээ, уруулын эсгрээ тэгээ гих мэт чинь тэгэл хоолой лимп үүнээс гадна маш олон юм төрлүүд хаягдчих устж байгаад одоо би бодохдоо залуу хүний хувьд одоо энийг одоо сурч эзэмшиж түгээн дэлгэрүүлж байгаа хүний хувьд бодохдоо нэг имэгнэлтэй маш харамсалтай байдаг юм аа. Морин хуурын чуулга байгуулагдсан цагаас хойш маш их авиаслаг сайн одоо уран бүтээлчд бол ажиллаж байлаа. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд манай маш олон сайн уран бүтээлчд бол гадаадд гарсан. Тэд нар бол одоо нөгөө л нийгмийн байдал, цалин хөндлөнөөс шалтгаалаад тэнд одоо арай илүү юм амлаад тэгээд явчихсан байна л да. Одоо энэ нийгмийн байдалд бол байнга одоо өөрчлөлт шинжилэл хийж явахгүй бол өнөөдөр энд байгаа тэр авиаста тэр сайхан уран бүтээлчд бол хизээ нэгэн цагт үгүй болно шүү гэдэг дээр бол маш их санаа зовдөг. Японд морин хуур урлаж эхэллээ гэж мэдээлэл ирж тэр урлалыг яаж хийж байгаа тухай илтгэл тавих гэж байгаа одоо илтгэл ирсэн. Тэгэхээр би юун дээр санаа зовж байна гэхээр эцээст морин хуур гэдэг бол өөрөө Монголын одоо үндэсний гэдэг юм уу та тий тэрний одоо хамгийн гол онцлог хөгжим. Гэтэл одоо энэ Японд үйлдвэрлэж эхэллээ. Япон өөрөө үйлдвэрлэлийг ямар хэмжээнд хүргэдэг вүлээ тийм ээ. Тэгэхээр морин хуурыг өөрсдийн хүч чадал, нөөц болцоо мөнгөөрөө магадгүй хэдхэн жилийн дараа маш өндөр түвшинд хийхийг хэн бай гэх юм бэ тийм ээ. Гэтэл Монголын морин хуурчид хэзээ нэгэн цагт хэдэн жилийн дараа Японоос очиж мориор авах юм уу тийм ээ. Тэгэхээр энийг бол улс бол маш сайн анхаарах ёстой байхаа гэж би бодож байна. Би бодохдоо тэр үнэлэмжийн тухай ярьлаа тийм ээ. Энэ бол айгүй бас зөв. Яг өөрсдөөс мэдж л багтаа. Одоо манай явж байгаа энэ улсын байгууллага нэртэй байгууллага бүгдээр дээр үеийн тогтолцоогоор яваад байгаа байхгүй. Тэ социалист нийгмийн тэ адилхан одоо юу гэдэг бүгд адилхан жиг цалинтай. Ажилласан жилээр нь цалин ингэж ахиж явдаг тэ. Түрүүн ганц ус хүнж явах шиг бол илүү их ажилласан үн. Өнөөдөр тийм нийгэмд амьдрах хэрэгтэй шүү дээ. Бид нар өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгаа илүү их ажилласан үн, илүү их юм авч лах тэ. Тийм цалингийн тогтолцоон дээр бас ийм үнэлэмжийн хувьд ялгамж гаргаж өгөөд тэргүүрээ бас одоо юу гэдэг энэ соёл урлагийн байгууллага ажиллаж байгаа хүмүүсээ дэмжлэг нэг бас энэ байхгүй. Хоёрдугаар нь соёлын яамтай болно гэж яриад байгаа. Яг зөв л дөө. Тэгэд нөгөө ялгаа бодлого нь ингээд тийм буруу тодорхойлогддог байвал одоо яамтаач байсан ямарч нэмэр байхгүй байхгүй. Түрүүнд хин уянгаа бас ярьжсэн. Энэ айгу бас зөв байхгүй. Уг нь жишээлбэл одоо энэ өнөөдөр манай Монголд айгу том үндэсний хэмжээний тийм хөрөнгөтнүүдтэй мөнгөтэй хүмүүс маш их болчихж байгаа байхгүй. Ийм хүмүүсийг одоо манай улсын том те байгууллагууд маань холбож энийг бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй байхгүй. Одоо татврын бодлогоор ч юм уу те. Жишээлбэл манай драмын чадстай холбогдож ажилласан одоо юу гэдэг оюутлогоо ч юм уу те тавантлогоо ч юм уу ийм байгууллагыг одоо татвараас төдийгөө чөлөөлж өгнө гэдэг ч юм уу те. Энэ бас иймэрхүү бодлогууд ерөөс ийм үндсэн яг зарчмын яг зөв хөшүүрэг болж өгөх те очих ийм зөв бодлого байхгүй нэг ийм цаасан дээр ирээсэн ийм бодлого нэмэргүй шүү дээ. Би бодохдоо гихчээр та бүгдийн санааг бүгд өрөнгөнд дэмжиж байна. Дэмжиж байна. Одоо соёлын яамтай болёо. Гараа өргөе. За одоо бодлоготой болъё. Гараа өргөе. Ордонтой болъё. За энэ бүхнийг бол дэмжиж байна. Өнөөдөр бид нар цалин хөндлөг бүгдөө ярьж байна. Үнэхээр хүрэхгүй хүрэлцэхгүй байгааг бүгдөө мэдж байгаа. Үүнээс гадна урлагийн байгууллагт ажиллаж байгаа уран бүтээлч бид нар бүгдөө яг л өөрсдийнхөө тогоонд чанагдаад өөрсдийнхөө авиасаар өөрсдийнхөө толгоогоор явж байгаа. Тэгвэл энэ хүмүүсүүдийг одоо жишээлбэл драмынхаа хэдэн жүжигчтэй мэрэгчлээ илүүх маягаар ч байдаг юм уу те. Эднэрийг сайхан явуулаад одоо тэр яг жинхэнэ Шекспирийн тэр театрт очиод жүжигээ үзчих. Энэ дөрийн театрын дуучтай Авеча тэр Ласкал, Ковенгарден
Большой театрт нь ямар ч байсан юм үзүүлждэг. Ардын урлагийнхаа хүмүүсүүдийг өөр ардын урлагийнхантай ингээд жишээд ингээд явуулаад үзүүлээд одоо морин урч угныг хэлж байгаагаар бол биш морин урын чуулгынхны маань хэлж байгаагаар бол сонгодог хөгжмийг тоглож болдог юм аа гэж штэ. Тэгвэл тэр сайхан тэр заалуудын концертуудын тэр том оркеструудын бичлэгийн биштэй амьдаар очиж тэрийг бол яс махаараа мэдэрнэ гэхчээр энэ дэр ч гэсэн би энийг тэгтээ бас бодлогол гэж хэлэх л байх л та. Тэгэхээр яг бор зүрхээрээ явж байгаа за яг цалин голохгүйгээр улс төрийнхаа нийгмийнхаа хөгжлийн төлөө явж байгаа энэ хүмүүсүүдийн мэдээ ширэг ард амьдралын өргөхөөс гадна авиас гэдэг юм чинь дандаа тижээж явах ёстой. Яг л цэцэг ургамалтай адилхан чи түүний гिचнээ халамжилж гिचнээ сайхан авч явна. Тэдий зэргийг тэр цэцэг чин ургаж тэр үр шимээ өгдөг гэдэг үг байдаг болвол одоо энэ авиасыг энэ байгаа шижир алтнуудыг энэ байгаа байгалийн эрдэсээр биштэй хүнийхээ нөөцөөр ингэж юу ягаасаа тижээж тэтгэж магад нэгэн цагт хурж ирэхэд гадагшаа одоо валютаар зарна гэж ярьдаг шүү дээ. Тийм ч болох юм болоо тийм болохоор энэ талаасаа бас бодлого талаас нь анхаараасаа гэж би хувьдаа бодож байна. За алдарт одоо Солонгосын нэг хамтлаг байдаг. Тэр болохоор HOFT гэдэг одоо бидний үед бол одоо тэр хамтлагийг бол сонсдог байсан. Тухайн үед бол бидний үе одоо залуучууд бол өвсөө ингээ ургуулад тэгэхээр тэр хамтлаг бол дэлхийд алдартай хамтлаг болсон. Яаж алдартай хамтлаг болсон бэ гэхээр ердөөсөө тэрийг бол одоо улс төрийн одоо тэр том бодлогоор тэрийг дэмжсэн. HOFT гэдэг хамтлагийн нэтер 5 залуучуудыг одоо яг энэ дөрөнд бид ингээд сууж байгаатай адилхан ингээд суулгаад ерөнхий сайд нь урдаас нь харж заавал за ингээд зүйлгүүгээр те өөдөөс нь хар сууж байгаа. За манай залуучууд ямар байна? Та нар энэ хан үндэстэн гэдэг энэ үндэстнийг яаж дэлхийд та нар гаргах тийм боломж байна? Боломж байна уу? Та нарт авиас байна уу? Байна. За тэгвэл авиас байгаа бол бид нар тэгвэл тэрийг дэмжиж. Бүх бодлогоор дэмжиж. Тэгээд тэр залуучуудын ширхэг үсэн дээр нь хүртэл баг нэг хүн ажиллаж идэг. Хойдлолт техник төхөө одоо юу гэдэг бүх одоо тэр хойдлог материалыг бааз за имиж микро одоо бүх юмыг одоо тэр улсын төр засгийн бүр бодлогоор бүр дэмжиж идэг. Тэр ч утгаараа тэр хамтлаг бол алдартай хамтлаг болсон Солонгосын ард түмэн бол те өөрийнхөө урлагаараа дамжуулаад одоо тэр залуучууд үнэхээр дэмжсэн нь бол одоо ч хэлэх юм байгаа. Ягаад гэвэл одоо Солонгосын урлаг ямар төвшөнд яаж дэлхийн давцанд одоо яаж өрсөлдөж гарч иж байгаа гэдэг бид бүхний нүдэнд хэлэх юм байгаа. Тэгэхээр би бол одоо энэ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа те. Тэгэхээр одоо манай төрийн түвшээд одоо манай ягаад ерөнхий сайд манай уулзаад одоо манай Амгаланбаатар ахыг дуудаа те. Чи Италийн алдарт жүжигчин одоо Ал Пачино шиг жүжигчин болж чадах уу? Боломж нь байна уу? Байна те? Боломж байна. За манай уянга хичээс ирээд за алдарт Сара Брайтман шиг алдартай одоо те тийм мундаг дуучин бас манай Монголын нэрийг тэгж одоо тэгж одоо дээшээ гаргахаар тийм мундаг дуучин болж чадах уу гэж танаас асуул та юу гэх вэ? Яг үнэ чадна те. Тэгэхээр бидэрт тэр нөхцөл байдлыг бололцоог нь дэвшүүлж өгөх тэр улс төрийн тэр цаад бодлогоосоо дивж хэрэгтэй байна гэдгийг би үргэлж бас бодож явдаг. Тэгээ би бодохдоо бүгдээрээ болохгүйгээр энэ болоод байгаа юм шиг царайлахаа бас болцгоё тийм ээ. Ингээд энгийн юмнаас эхлэмээр байна л да. Бид нар одоо энэ цалингийнхаа системийг нэг харлаа л да. Би тэрийг тэгсэн чинь бидний ч одоо нийгмийнхаа ард түмнийхээ урд нь явдаг, оюун ухааны цэнэглэл хойноосоо дагуулад явдаг гэл мундаг юм яриадсэн чинь төрийн үйлчилгээний системлэг тэр нь одоо нэг цалингийнх нь бүр баларцсан систем нь нөгөө золигийн юм аваа яваад байгаа байхгүй юу? Би бодохдоо за баярлалаа. Би бодохдоо Монгол улсад маань соёлын ам заавал байх хэрэгтэй гэж боддог. Та бид хамтдаа харлаа, хамтдаа сонслоо. Өөрсдийн гэсэн соёл урлагийн яамтай болъё. Урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн цалин хүнс үнэлгээний асуудал өнөөдөр муу байгаа. За мөн бид үндэсний хавралын маш олон зүйлүүдийг орхигдуулсаар байгаа. Соёл урлагийг тэр дундаа Монголын соёл урлагийг бид дэлхийн тавцанд гаргаж ирэхийн тулд тодорхой соёл урлагийн бодлого байх хэрэгтэй байна гэд маш олон зүйлүүдийг өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа залуу уран бүтээлчид, залуучууд маань ярьсаар байна. Тийм ээ. Хүний бодож байгаа бодол маш олон одоо хийж бүтээх зүйлүүдийн эхлэл байдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр үзэл бодлоо илэрхийлсэн энэ эндэр дээрээс өөрсдийнхөө үзэл бодлыг, өөрсдийнхөө асуудлуудыг ярьсан энэ зүйлүүд маш олон хийж бүтээх зүйлийн эхлэл болж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Өөрсдийнхөө үзэл бодлыг, өөрсдийнхөө өмнө тулгамдж байгаа тэр асуудлуудыг хэлэх хүсэлтэй сонирхолтой байгаа тэр залуучуудын өмнө нэвтрүүлэг маань, эндэр маань очих болно.
Баяртай үзэгчтэй. Би бодохдоо Монгол би бодохдоо 3 жилийн үүтэй орон сууцны гар бүрнээ ажил хийдэг. Би бодохдоо ерөн хүүхдтэй сайхан болсон. Монгол толгой хүнээс чухал гэж боддог. Би бодохдоо би бодохдоо